За дараачихаа влогтой тавтай морил тэгээд манайха хүүхдийн маш гоё дэлгүүрт ирсэн байгаа. Тэгээд өчигдөр энэ дэлгүүрт ирчээд влог хийж чадлагүй явсан. Тэгээд буцаж ирээд зорж ирээд үзүүлэх гэж та бүхэндээ бодож байгаа. Тэгээд энэ дэлгүүр болохоор хитрхи том дэлгүүр. Тэгэхээр нэлээд олон хэсэг хувааж хийх байгаа шүү. За энэ болохоор ийм гоё сүвнэр шиг юм тоглоомуудын хэсэг байна. Цох хорхой байна. За модон буу байна. Дэлхийн бөмбөрцөг байна. Энэ нөгөө нэг миний үзүүлэлт хийсэн шиг ийм угсардаг тоглоомуудын сүвнэрийн хэсгүүд бас байна. Оо. Тийм бэ. Ээжийг влогis хамрах гэнэ. Яа, паркын нөгөө нэг савуулдаг паркын тоглоом байна. Хой тоор тоглоом аваарай. Тоор тоглоом худалдаа авалт хийгээрэй. Жохо бичлэг хийж байгааг бас худалдаа авалт хийхгүй сая зөвшөөрлөх гэж боо юм болсон шүү. Энэ одоо зүгээр гэрт байж хахад нэг хүүхэд наснд хүргэж өгдөг гал тэр хэрвээ байдаг бол ямар солгод дуулчаа би ч үгүй их гоё дуулт юм а. За тэр чих астаг ээвлийн цамхаг байна. Яа, бүтэн галзуу хулгана байна. Өдөр чин гайгүй юм байна. Эдэр ойролцоогоо 100,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ бөмбөрцөг надад их гоё санагдаж байна. Айгу гоё дэлхийн бөмбөрцөг байгааз. Начиг аялах дуртай хүмүүс байх юм бол ийм бөмбөрцөг аваад тавьчвал их гоё юм байна. За энэ нөгөө нэг хүүхдүүдийн сүүлийн үед сонирхоод исэн энэ тоглоомны нэрийг сайн мэдэхгүй байгаа. Юу гэдэг вүлээ? Соронцтой магнит юу илээ? Энэ ч амар үнэтэй магнит байна. За энийг хүүхдүүд харуулах хэрэггүй бэ. Энэ төрөл бүрээрээ байж байна. За ийм оюун ухаан хөгжүүлдэг тоглоомууд бас байна. За энэ бол төрөл бүрээрээ байна. За энд жоохон хурдан үзүүлээд явахгүй бол энэ тоглоомны дэлгүүр өөрөө бүр хитрхи том учраас барахгүй бах. За Люфи байж байна. За энэгээр бас нөгөө сүвнэрэн тоглоомууд бол янз бүрээрээ байж байна. За энэ оюун ухаан хөгжүүлдэг төрлийн тоглоомууд байна. Эдгээр айгүй хямдхан юм байна шүү. Эдгээр 45,000 төгрөг орчим юм. Энэ гой юм одоо нөгөө нэг годамам те зүгээр энгийн давч гисэн байна л да. Эдгээр бүгдээрээ нэг 45,000 орчим юм. 99 он байгаа байхгүй юу? 47,800 ч юм тэр хавцаа. За энэгээр юу вэ? За заримыг нь яг үнэнгээ хэлэхэд нөгөө мэддэгт мэрэгэн цохор мэддэгүүд эргүү цохор биш юу? Мэддэгт мэрэгэн цохор мэдгүй үнд ирээн цохор болоод байгаа байхгүй юу? Энэ дандаа оюун ухаан хөгжүүлэх тоглоомод байгаа юм. Заримыг нь сайн мэдгүй байгаа даа шүү. За энэ юу байгаа даа дандаа нэг юм картууд байгаа шүү байна. Эднэр бол бас аюу хямдхан байгаа даа. За төрөл үрээрээ л. За би хурдан үзүүлээ явахгүй. Би өөрөө дунд нь толгоо иржээ. Буурах юм. За энийг бас харин ч сайхан мэднэ. Barbie, hi Barbie. За Barbie энэ манай охины манай гэрт байдаг Barbie сая харчаа манай гэрт байгаа гэдэг байгаа юм. За энэ Barbie-нууд бол төрөл бүрээрээ байна. Жинхэнэ миний мэддэг юм баг ч нэ. Barbie бол ч ертөнцөөрөө байж юм да харин ч нэг. За энэ бүр Barbie-ны хүүхэлдэй гарч байна. За энэ сте амар үнэтэй Barbie-ны аягүй том 3 давхар байшин байж байна. Мууртай Barbie байна, нохойтой Barbie байна, хувцас сольдог Barbie байна. Хүүшээ шар шуу манай Hedwig явж байна. Harry Potter-ийн малгай Harry Potter-ийн Hedwig хоёр юугаа хийж яваа гэсэн чинь Dobby хувцас авах хэрэгтэй. Dobby одоо ирэх чөлөөтэй боллоо. За Harry Potter-ийн саваанууд айгүй хямдхан байна. Энэ нөгөө тоглоомын саваанууд байна. За Hermione-г Barbie шиг болгоо ичиж. Ой, Palomna лавгүй төртөл биш шүү дээ. За бас л Barbie-ний ертөнц ёо. Жохон байхад ёстой нэг Barbie-наа сууж нэрээ. Бурхан минь өстэй амиа тавих шахдаг байлаа шүү дээ. Эмч Barbie байна, Аз царайтай Barbie байна. За Barbie бол төрөл бүрээр байгаа юм байна өө. За ийшээ Элса Анна энтер явж байна. Элса Анна чинь хямдхан юм бэ нөө нэг
70,000 хавцаал юм байна. За Аннатайгаа хамтдаа байж гараа жоох үнэтэй болчиход шүү манайха 150,000 болчиход ганцаараа байж гараа өгөхүүш энэ одоо юу гэсэн үг Элса яахлаараа 75,000 байснаа Анна уулгаараа 65,000 болоод 10,000-аар хямдхан байгаад байгаа юм бэ. Энтэй хэнийг доромжилж байгаа Аннаг доромжилж байгаа юм уу те? Миний муу Анна яах нь вэ? Манай Анна чи гачаа сайхан хүүхэн бохгүй юу? За хятад барбинууд орж ирж байна. Манайхаа одоо нэг Монгол барби үйлдвэрлэж чээчээ. Хүүний жинхэнэ нөгөө уулын шулмнууд явж штт. Хүй солонгос барби байна. Энэ манай жангуу мөрхүү юм уу да тий. Энэ бас солонгос хатан байна. Мянсан хатан байна уу даагүй юу? Туулайн шулан биш тий хараа. Туулайн яана шулам гэж байгаа загнуулуудад туулайн дагн уучлаарай. Fairy tale гэж штэ туулайн дагн байна. За. Энэ солонгос үндэсний ийм барбинууд айгүй их байна. За барби хүүхэлдэй гүйл өстой мань мэтээсээ гоёор хийх юм оо. Оо торт шиг амтан байна энэ ч. Йоо за баяа боцох юм манайха. Юу арчуу. За одоо үздэг л ах та яана. Бурхан минь ёо энэ араа. Ёо яана ёо. Йоо, идэр хямдах юм байна. Энэгээр тогтдоггүй. Энэ нэг 45,000 байна. Эндээ л тогтдоггүй. Ийш явгаар үнэтэй болчих гээд. Йоо, энэ араа дагны цаг байна. 45,000 гинэ. Йоо, энэ нас дагны цагтай сет байна. Энэ 25,000 биш үү? За, энийг бол яг авч болж байна те. Йоо, энэ хамаагүй мүзүүлж байгаад би одоо ээж нар аав нарт загнуулах үедээ энэ хамаагүй мүзүүлээд нэг хүүхдүүд нь авна гэж шаарлаад те. Би яг загнуулах юм хийх гээд байна нараа. Йоо. Бурхан энэ 50,000 биш үү те. Йоо. Энд юу нүүд вэ? Энэ араа эвхэд аваад явдаг цүнхтэй жижиг ордонгууд байгаад байна. Дандаа цүнхтэй. Тэгээ энэ жинхэнэ нөгөө хүүний далайн шулан байна шүү дээ. Хүүе энэ нөгөө наарны дараа гардаг цагаан үстэй шулан байдаг яг тэр. Йоо. Цаанаас л хятад өнгө айстай өөрсдөө үндэсний өнгө айсыг харуулсан байна. За энэ октоудын будагны сет энэ 45,000 байна тий. Би монгол мөнгөөр яриад яваад байгаа шүү. За Frozen-ы будагны сет цүнхтэйгээ энэ гайгүй мөн 45,000 гэж тий. Mickey Mouse-ын будагны сет байна. Тий. За энэ наадаг хумснууд байж байна. Пүүдэрний сет мэт энэ аваад явдаг ордонгууд бол төрөл бүрээрээ байна. Энэ хараа жижиг ингээ аваа явдаг дотор гой юмтай. Дэлгээд ордон болчдөг. Энэ чаваас хямдах юм байна. Энэ 33,000 4,000 төгрөг юм уу да тий. Йоо, цүнх мөнх Элсагийн цүнх Элсагийн энэ одоо юу ээ? Энэ одоо бас нэг гүнжин нэг хэрэгсэл явж байна. Энэ нараа Элса Frozen-ы нөгөө нэг зөөдөг гоо сайхны салон байна бүр. Йоо, энэ бас Элсагийн будагны коллекц байж байна. За энэ бүр мэрэгжлийн үсчингийн коллекц байж байна. Йоо. За боли. Ерөөсө гарахгүй манайха. Юу вэ? Хөөш би энийг чи Монголоос охиндоо хідээр авч өглөө. Энэ хараад энд нэ хөөш энэ чи манайха хөөе. Энэ чи 33,000 төгрөг гэж штэ юу. Энэ чи амар хямдхан 33 гэж штэ. Нэг палат авч өгөөч. Аавн гэж штэ. Аавн гэж авч шүү. Энэ хүүхэн. Дайди гал найр те. Мами авч өгөхгүй дайди гал найр тэр. Аавыгаал найр. Энэ араач зоогийн газар биш штэ. Ямар гоё юм бэ. За дэлгэрдэг цэцэг болоогүй штэ гэдэг юм. Ихрэнгөө харин лого хийж явах уу? Хийж болох юм уу? Гой өөр палаж авч өгье. За Элсагийн палаж авч өгье. За өөр газараас маргааш нөгөөдөр авч ийшээ. Би лого хийгээ явлаа шүү. За. Дэлгүүр арай хаах болоогүй байна. Энд чи нөхөр хүүхдээ хүлээлгээл логигээл бүтэн цаг магаар алга болчихно. Би бас айгу муухай амтай тий. Та нарыг бодоод энэ чи гэр бүлийн цагийг болстой байж би лого хийгээд тэгээд алга болчиход байгаа. Харин манай нөхөр айгу хөөхөн ингээ хүүхдээ саатуулаад намайг харин миний харь явж ажиллаа хийгээд айгу хөөхөн дэмжээ тэрний ачаар хідүүлээ энэ ч 50 гаруй логтой болцсон байна штэ аль хэдийн. Ёстой мундаг залуу шүү тий. За энэ хардаа жижигхэн гой Лика гэдэг нэртэй юм байна. Лика. Одоо буруу уншиж байгаа юм шүү дээ. Энэ одоо оноос нэрийг бас янз бүр уншаад байдаг. Йоо энэ одоо юу вэ? Энэ одоо хятад төрлийн Элса юм уу та тий?